Доктор Эдвин Луис Кол. Төгөлдөрсөн эр хүн. 10 дугаар бүлэг. Хариуцлага бүү дамжуул. Бурхан нэгэн хүнд хариуцлага оноожээ. Эрчүүд та нарт. Эфес 5:23-т Библи эр хүнийг чуулганы тэргүүн Христтэй адилтхан түүнийг өрх гэрийн тэргүүнээр нэрлэжээ. Энэ нэрчүүдийн хувьд хүчрхэг утга илэрхийлнэ. Үнэн бол бос. Христ чуулганы аврагч бөгөөд чуулганы гишүүдийн асуудлыг шийдлээр хангадагтай адил эр хүнч өрх гэрийнхээ хувьд адил буюу гэр бүлийн асуудлын шийдлийг эр хүн санаачилж гаргах ёстой. Аризоны Феникст хийсэн цуглааны дараа нэгэн хос надтай уулзахаар ирэв. Эхнэр нь хамаг юма ярьж, харин нөхөр нь эхнэрийнхээ хажуу хавирга хавцаа сүулдэж зогсно. Охин маань гэрээсээ зогтчихлаа. Бурхан охиныг маань буцааж авчрахын төлөө та бидэнтэй хамт залбирч өгөөч хэмээн эмэгтэй хэллээ. Би түүнд тэгэлгүй яах вэ? Би энэ талаар дуртаяа залбирая гээд нөхрийнхэн зүг хараад танд хэлэх юм байна уу гэж асуулаа. Тэр надад байхгүй. Тэр бүгдийг хэллээ гэсэн хариу өгөв. Тэгээд бид хамтдаа залбирсан юм. Хэдэн цагийн дараа би оройн цуглаанд оролцохоор цагаас нэлээд өртөж ирэв. Эртхэн ирээд хартал мөнөө гэр бүлийнхэн намайг хүлээж байлаа. Охин нь ч хамт иржээ. Эмэгтэй охин маань дөнгөж сая гэртээ ирээд гэхдээ бид түүнтэй ярилцаж чадахгүй байна. Тэр амаа нээхгүй юм. Магадгүй тантай ярих болов уу? Та түүнтэй ярилцаж болох уу гэж хүслээ. Би охиныг зэрэгэлдэх жижиг танхимд өрөв. Хоёр охинтой эцэг хүний хувьд надад охин хүүхэдтэй харилцах бага саг туршлага бий. Тэр жаалхан охин 13хан настай бөгөөд нилээд твдэж буй харагдсан юм. Би түүнээс энгийн хэдэн асуулт асуув. Эхлээд охин нэг үгээр л хариулж байлаа. Ийхүү ярилцсаар эцэстээ би түүнээс чи ээжийнхээ талаар юу гэж боддог вэ гэж асуулаа. Ингэж асуудал охины нүд гялал задал явчихв. Охин өсвөр насны хүүхдийнхээ хэл яриагаар аль байдаг уран яриа үгсээ хэрэглэж байгаад ээжийнхээ тухай ярив. Харин аавын чинь хувьд тэгтэл тэрбээр дууга хураагаад дүнсийчихлээ. Би ганц үг чатууга гориллон хэсэг харзналаа. Ямар ч хариу хэлсэнгүй. Аавын чинь ямар нэг юм чамд таалагдахгүй байна уу? Охин цонхоор гадаг ширтээд л чимээгүй суугаад байлаа. Ганц ч үг унахсангүй. Тиймээс бид өөр юмсийн талаар ярилцлаа. Тэгж охин надад асуудлынхаа талаар эцэстээ нэг юм ам нээв. Би түүнээс яагаад аавдаа хэлээгүй учрыг нь асуулаа. Аав намайг сонсдоггүй хэмээн охин огцон мэдэгдэв. Юу гэсэн үг вэ? Аав намайг хизээч сонсдоггүй. Аавд юм хэлэх эсвэл тайлбарлах гэхээр сонсдоггүй. Миний үгийг хүлээж авдаггүй. Дандаа намайг буруутгадаг. Охины бухимдал олгойджээ. Тэрбээр цааш олон юм дуржигнуулсан боловч гол санаа нь тодорхой байлаа. Түүний асуудал юундаа байгааг би ойлгосон юм. Хэдэн минутын дараа би охиныг эцэг эхт нь аваачиж өгөв. Тэд намайг найдвар горилсон нүдээр харж байлаа. Охинтой ч сайхан ярилцлаа. Бүх юм нааштай болно гэж найдаж байна. Эцэг нь юу ч хэлсэнгүй. Ээж нь жаал хүлээснээ балмагтсан нүдээр ширтээд бидэнд мэдэх хэрэгтэй ямар нэгэн зүйл байгаа болов уу гэж асуулаа. Би түүнд тийм ээ гэж хариулаад та нар охиноо гэртээ үлдээсэ гэж хүсэж байна уу? Охинтойгоо зөв сайхан харилцаатай байхыг хүсэж байна уу? Гэлээ. Мэдээж тэгэлгүй яах вэ хэмээн ээж нь хариулав. Би түүн рүү игц хараад хатагтай. Би танаа нөхөртөө ярьж байна гэлээ. Тэд бүгд зог тусан цочирдов. Тэгэхээр би та бүхэнтэй охины чинь төлөө дахин залбирая. Тэрбээр оюун зүрх хандлагаараа төгс өөрчлөгдөж танаа гэр бүл айл шиг айл байхын төлөө залбирая хэмээн нөхөрт нь хандаж хэлээд тэр гурвыг гурвууланг нь харлаа. Зөвшөөрч байна уу? Тэд бүгд толгой дахив. Тэгэхээр нь би нөхөрт нь хандан. Гэхдээ би энэ бүгдийг нэг болцолтой хийнэ. Та энэ болцлыг хүлээн зөвшөөрсөн нөхцөлд л би энэ бүгдийн төлөө та нартай залбирах болно. Зөвшөөрч байна уу? Гэлээ. Тэр нилээд эвгүйрхэн сонсохоос нааш зөвшөөрөх хэсгээ мэдэхгүй байна гэж хариулв. Энэ бол таны хариуцлага байх болно. Охиныхоо өөрчлөлтийн төлөө та хариуцлага хүлээх болно. Та энэ хариуцлагаа хүлээн авах уу? Мэдээж хэмээн тэрбээр бовтнолаа. За тэгвэл ийм болзол байна. Ирэх 30 хоногийн хугацаанд охин чинь танд хүссэн бүхнээ хүссэн цагта хүссэн арга замаараа хэлэх болно. Харин та зөвхөн сонсох ёстой. Тэр 30 хоног өнгөртөл та түүнд хариулж болохгүй. Харин өнгөрсний дараа үгээ хэлж болно.
Тэр аав чихэндээ ч итгэсэнгүй. Тэр чигээрээ хөшсөн байв. Хөхнэд хүрмээр юм. Ийм зүйлтэй зөвшөлдсөж болно гэж юу? Өөрийнхөө орон гэртэл үг идэг. Тэгэхэр нь би өөдөөснө. За хэмээн мөрөө хавчаад тэгвэл би охины чинь өөрчлөлтийн төлөө танаа гэр бүлд жирийн сайхан харилцаа тогтохын төлөө залбирч чадахгүй нэ гэлээ. Та боломжгүй зүйл хүсэж байна. Хэмээн тэр аав эсэргүүцэв. Боломжгүй биш ээ. Хэмээн би ч сөргөлдлөө. Энэ нь ердөө та гэр бүлдээ өөрчлөлт авчрахыг хүсэж байгаа эсэх. Үүний төлөө хариуцлага үүрч чадах эсэх л асуудал юм. Эцэстээ мөнөөх хаданд хавчуулагдсан аав маань дуртай дургүй зөвшөөрөв. Би хийж чадах эсхэ мэдэхгүй байна. Гэхдээ хичээе. Бид дөрөв хамтдаа залбирлаа. Охин нь зүрх, оюун, хандлага, сэтгэл бүхий л талаараа өөрчлөгдөхийн төлөө санаа нэгдэн залбирав. Энэ явдлаас 3 сарын дараа би Феникст дахин айлчилсан юм. Тэгээд мөнөөх чуулганда бүтэн сайнны хүндтгэлийн цуглаанд оролцохоор ирэв. Тэнд миний хамгийн түрүүнд уулзсан хүмүүс бол мөнөөх аав ээж охин 3 байлаа. Тэд нийтж, жаргалтай, дотн бие биедээ хүрэхээс айдаггүй үнэхээр танигдахын аргагүй гэр бүл болжээ. Би тэднийг хармагцаа за юу болсон бэ хэмээн дуалдлаа. Бурхан залбиралд маань хариулжээ. Бурхан үнэхээр залбиралд хариулсан шүү хэмээн аав нь хэлв. Би охиноо сонслоо. Тэгээд дахиад жаахан сонслоо. Ихэн үед гүйцээ. Түүнийг хэлсэн бүхнийхэн төлөө 1 сар сайн хашраагаад өгье хэмээн үсэрч буухаас бие барьж охиндоо бууж өгөхөөс өөр арга байхгүйдээ бухимдаж байлаа. Гэхдээ би юуг өөрчлөхийн тулд энэ бүхнийг төвчж байгаагаа санаж байв. Тиймээс өөрт байгаа бүхнээр Бурханаас өгөгдсөн бүхнээр охиныхоо үгийг сонсож байлаа. Охиноо сонсох явцдаа хэлж байгаа зарим зүйлс нь яахын аргагүй зүв байгааг би ухаарсан юм. Үнэхээр миний буруу байжээ. Сонсохноо тавьсан болзол маань биелж чадаагүй ажээ. Туршилт маань бүтэн 30 хоногийн турш үргэлжлэегүй гин. Ердөө 3-7 хоног гарантай л үргэлжилсэн. Хэмээн аав тайлбарлалаа. Тэр үед охин маань хэлхийг хүссэн бүх зүйлээ хэлээд дуусчихлаа гэж шийдсэн юм. Нэг өдөш охин маань орны ирмэг дээр суугаад би одоо дууслаа. Та надад хэлэх юм байна уу гэж хэлсэн. Тэрхэн агшинд бидний харилцаанд сэргэлтийн үдсгэлэнтэй сайхан эхлэл тавигдсан шүү. Эхнэр бид хоёр тэврээд элэгэхэд охин маань бидэндээ эргэж ирсэн. Бид охиноо тэвэрч хайрлсан. Түүнтэй ярилцаж эхлэхдээ ширүүн дөрөн, шүүмж төрөгдөө байсан үе. Түүний хэлэх гэсэн үгийг сонсдгүй байсан үе. Бусдын талд орж байсан үе. Охиныхоо дээр ахадсан ачаа тавьдаг байсан үе. Мөн тэр ч бас эргээд бидэнд яг ингэж ханддаг байсан бүх үеэ санаад хичнээн буруу байснаа охиндоо хэлсэн. Тэр аав надад түүхийнхээ өрнөл төгсгөлийг ярьж байхдаа үнэхээр гэрэлтэж байлаа. Охиноосоо уучлал гуйх тэр эгшнээс л бүх өөрчлөлт эхэлсэн. Өнөөдөр манай гэр бүл бүхлээрээ өөрчлөгдсөн. Цаг завгүйдээ түртэн охиноо сонсох цаг гаргадаггүй байсан маань миний алдаа байсан юм блэ. Мэдэхнэ охин ч гэр бүлийнхээ итгэлийг тэгтлээ хөсөрдүүлээгүй ажээ. Ээж нь аргагүй шаардлага улмаас л гэрийнхээ удирдагч болсон байв. Тэрбэр гэр бүлийнхээ сүрлийн шалтгаан биш байжээ. Энэ нь аавын хариуцлага байж. Гэр бүлийнхээ асуудалд аав нь хариуцлагатай байжээ. Тэр сонсоогүй. Харин сонсож эхэлсэн цагаасаа тэрбэр гэр бүлийнхээ харилцааны амжилтын хариуцлагат нь болсон юм. Гэр бүлийн асуудлын шийдэл нь эцэг хүний гарт буй. Тэрхүү Фениксийн аавын хүчин зүтгэлийг эсвэл хүчин зүтгэлгүй байдлыг сая хүн давтдаг. Тэд завгүй байдалд хит автахдаа хүүхдүүдээ сонсох үйлчлэлээ эхнэрийнхээ гарт үлдээдэг байна. Эрчүүд өөрсдөө л эр хүнийхээ чанарын нэгэн хэсгээс татгалздаг. Эдгээр тун цөөхөн гэр бүлд эр хүн удирдлагыг гарт аавн асуудлыг шийдвэрлэж байна. Хариуцлагыг дамжуулах нь энэ дэлхийн шилдэг урлаг болжээ. Ерөнхийлөгч Хари Труман албан өрөөнийхөө 100 ширээн дээр нэгэн содон тэмдэг сийлснээр ардын баатар болсон юм. Тэрхүү тэмдэг нь Бак энд зогсно гэж хэлдэг. Энэ нь покер маягийн нэгэн төрлийн бооцоод тоглоом боловч үүнээс үүдэн хариуцлага бусдад дамжуулах гэсэн утга бүхий хилцэг гарчээ. Харин Бак энд зогсно гэдэг нь одоо хариуцлага хэн нэгэнд дамжуулахгүй. Би өөрийн биеэр үүрнэ гэсэн утгатай. Бүхий л Бак буюу хариуцлага дамжуулах явдал нь түүний ширээн дээр зогсжээ. Энэхүү хэцүү үнэн нь удирдагч хүний нэгэн чанар болохыг Труман ойлгосон байв. Бак дамжуулах нь өөрийгөө зөвтгөх үйлдэлийн аман нэр томьёо юм.
Теологийн хэлний ээдрээ болсон зөвтгөл гэдэг үг нь ердөөл зөвхт болгогдох гэсэн утга илэрхийлдэг. Нөгөө тэгүр өөрийгөө зөвтгөх нь өөрийнхөө нүдэнд өөрийгөө зөвхт болгох гэсэн утгатай. Өөрийгөө зөвтгөх үйлдэлийн загвар нь анх Эднээс гарсан бөгөөд өнөөдөр ч ам бүхтээ оршсоор байна. Адам Эденд байхдаа нүгэл үйлдсэн учраас Бурханаас нуугджээ. Бурхан Адамыг дуудах тэр цаг ирсэн бөгөөд тэрбээр аргагүй эрхэнд нуувчаасаа гарав. Бурхан Адамаас хаагур байсныг нь байцаахад тэрбээр алга болсон учраас тайлбарлажээ. Бэ нүцгэн байсан учраас айс. Тэгээд өөрийгөө нуус. Ял, айдас, нуугдах хэдэн мянганы тэртээ Эденд үүссэн нүглийн эдгээр үр дагавар нь өнөөдөр ч амьд байна. Хүн ялтай амьдарч чадахгүй. Ял бол алуурчин. Ял нь хүнд жинтэй бөгөөд айдас руу дагуулдаг. Тиймээс эрчүүд нуугдсаар л байна. Эрчүүд зүгтхийг оролцсоор л байна. Тэд бодит байдлаас зүгтэн, Бурханаас зүгтэн, үүрэг хариуцлагаас зүгтэн. Тэд үүнийгээ философи, хар тамхи, архитэлт, зугаа цэнгэл зэрэг элдв бүрийн замаар хийж байна. Гэхдээ иймэрхүү арга барилаар ялаас хэлтрэх гэж оролдох нь өөрийнхөө нүдэнд л зөвхт болж буй явдал. Өөрийгөө зөвтгөх нь хариуцлагаа дамжуулах үйлдэл. Адам үүнийг яаж хийснийг унш. Тэгвэл та ялаас яаж мултардгийг хойч үеийнхээ бүх эрчүүдэд зааж өгсөн Адамын үлгэр дуурайлыг үзнэ. Бурхан Адамаас чи модноос тасалсан уу гэж асуув. Эмэгтэй л намайг ингэхэд хүргэсэн. Ял бурууга хүн дээр тох, зөөлхөн. Ял бурууга аваад бусдыг буруутгах маягаар тэдэнд тох. Тэгэд л чи эргчлөөтэй. Зүгээр л хариуцлага дамжуул. Ева Адамаас хачин сайн сурсныг хараарай. Түүнээс модны жимсийг авсан үгийг асуухад тэрбээр яг Адамын үзүүлсэн үлгэр жишээний дагуу хариулв. Ева диавол намайг ингэхэд хүргэлээ хэмээн урвалджээ. Хошин шогийн жүжигчин Филипп Уилсон яг энэ шог гараагаараа сая хүнийг нээлгэж сая доллар олсон. Гэтэл бодит байдал дээр энэ нь огтхон ч инээдтэй биш юм. Ева өөрийнхөө ялыг диаволд тохохдоо өөрийнхөө нүдэнд өөрийгөө зөвхт болгожээ. Тэрбээр энэ үгээрээ бүх нүгэл сатанаас ихтэйг харуулсан боловч харамсалтай нь өөрөө энэ үннийг буруу замаар ашигласан юм. Үнэн бол амьдралын суурь мөн. Гэхдээ муулах нь үннийг ашиглах нэгэн хэлбэр. Энэ нь буруу зүйл. Евач буруу байсан. Өөрийгөө зөвтгөхийн тулд ийм арга хэрэгэлдэг хүмүүс ч буруудна. Энэ нэгэн эрийн бусдыг яллах засаршгүй зан авирыг эргэцүүлж нэг үзээрэй. Тэрбээр гэртээ хоолоо идэхээр ширээнийхээ ард суун. Эхнэр нь угаалтурынхаа хавцаа ямар нэг юм янзалж харин хүүн аавынхаа хамт ширээндээ суужээ. Хүүн хайрсан талх авахаар сунахтаа сүүгээ асгачаад аав руугаа бүлтгэнэн харав. Аав нь хөмсөг зангидан загнаснаа бүр алгадаад авав. Хийж байгаа юмдаа анхааралтай бай гэж хичнээн удаа хэлэх юм бэ. Хариулт хэрэггүй. Хүү уйлж харин эцэг их хоёр нь ширээгээ цэвэрлэв. 7 хоногийн дараа мөнөөх гэр бүл маань дахиад ширээндээ сууж байна. Аав нь хайрсан талх авахаар бүгийтэл тохойгороо дэлсээд сүүгээ асгачав. Хүүний удаа юу болохыг харахаар зариуд аав руугаа соотон харав. Гэтэл аав нь ээж рүү давшлаад "Сүүгээ надад ойрхон битгий тавь гэж хичнээн удаа хэлэх юм бэ" гэлээ. Аавгаа бусдыг яллах үйлдэлээрээ өөрийгөө зөвтгөжээ. Үүгээрээ тэрбээр хүүгийнхээ хувьд даган дуурайх сайхан үлгэр жишээ болж байгаа юм. Зан үйлдэлийн энэхүү нуугч нь өнөөдөр хүмүүний сэтгэлийн хөрсөнд гүн ухагджээ. Үүний зам нь нуран руу аваачна. Адам Ева хоёрын цөхрөнгөө барахтаа туршсан зүйлсийг энэ цагийн эрчүүд шинжлэх ухаан лугай адил хэрэгжилж байна. Орчин цагийн эрчүүд маань эмэгтэйчүүдийг ингэх ёстой юм шиг л буруутгах болжээ. Энэ бол буруу. Эр хүн бүр үйлдсэн үйлдэлдээ өөрөө хариулах ёстой. Тэрбээр Бурхны өмнө ганцаараа хариулах ёстой. Тиймээс л Христийн амиа өгсөн Калварын маш чухал үлээ. Энэ бол нүглийг шилжүүлж Бурханаас өршөөл хүлээн авч болдог цорын ганц газар. Энэ бол ялаас суллагдах цорын ганц газар. Алдаа, эндэл, нүглийн аргацаанд алдалахыг оролддог эрчүүд нь нийгэмд эмгэнэлт үр дагавар үлдээдэг. Нүглээ хүлээн зөвшөөрч амьдралаа дахин амьлуулахын оронд гэрлэлтэд оршуулахад бэлэн байдаг хүмүүсийн талаар бодогтун. Алдаатайгаа нүүр тулаад ажил үйлсээ шинээр эхлүүлэхийн оронд бизнесээ мөхөөхөд бэлэн байдаг эрчүүдийг бодогтун. Сул талаа ухаарад эвдэрсэн харилцаагаа сэргээхийн оронд үр хүүхдээ гомдоогоод буцаадаг эрчүүдийг бодогтун. Нүглээ хүлээн зөвшөөрч чадахгүйгээсээ болоод өөрөө арын шугам руу ухран
гэр бүлийн асуудлын аманд нэг нэгээр нь шидэгч эр хүн нь үнэндээ новшим. Англи хэлэнд чимээгүй байх нь алтлуугай адил гэдэг мэргэн үг бий. Тэгвэл чимээгүй байх нь заримдаа гуйллуугай адил байх ч үе бий. Бурхан ирчүүдээс гэр бүлийн хүчтэй удирдлагыг хүсдэг. Надад нэгэн дотны анд бий. Түүнийг Жери хэмээн. Жеригийн отхон охин Черил эцэг эхийнхээ амьдралын хэв маяг сургаал зааврын эсрэг тэрсэлсэн дураар тусгаар тэрслүү өсвөр насны хүүхэд бий. Тэрбээр эцэг эхэн зөвшөөрөх, эс зөвшөөрөхөөс үл хамааран өөрийнхөө дураар л хийдэг. Түүний байнгын осолтой тоглоомд бараг заавал ямар нэгэн хөвгүүний нэр холбогдно. Тэр охин үнэхээр эцэг эхийнхээ махыг идэж байв. Тэдний гэр бүлийн амьдрал нэг маягийн загварт оржээ. Осолтой үйлдэл, шийтгэл, эвлэрэл. Энэ жүжиг ахин дахин тоглогдохыг бид сүүлдээ бүр өнгөтөөр үздэг болов. Гэтэл нэг өдөр Черил алга болчихов. Цөхрөнгөө барсан эцэг эх нь бараг бүтэн 2 өдрийн турш эрэл сурал болцхон дор дороо саднуудаасаа сураглан хөршүүдээсээ лавлаж найз нөхдийг нь байцаав. Цагдаа нарыг оролцуулмааргүй байвч өөр арга байсангүй. Удаан хугацаанд алга болсон учраас эрх баригчдад мэдэгдэхгүй байх нь аюултай. Гэхдээ өсвөр насныхны сүлжээнд мэдээ хурдан тархдаг. Биднийг цагдаад мэдэгдэх шийд гаргах үед Черилийн баруун зүүн гарууд нь түүнд сэрэмжлүүлэг өгч амжижээ. Хэдхэн цагийн дараа охин гертээ сууж байлаа. Тэрбээр нэг их холгүй найзынхаа герт хорогдож байжээ. Гэтэл мэдээ тархаж цагдаа нар ирсэн бөгөөд одоо тэдний асуудлыг мэдэхгүй хүн үгүй болжээ. Жери охиноо шийтгэх ам тангарахаа өргөнө. Охин нь гэр бүлээ олонний нүдэн дээр шившиг болгосон шиг тэр ч бас охиндоо адилхан шийтгэл оноохоор шийдэжээ. Би Жеригийн энэ бүх зовлон донд хамт байсан учраас түүний хандлагыг сайн ойлгож байлаа. Түүнийг эцэг хүнийхээ хувьд бас эр хүнийхээ хувьд шаналж байгааг нь харж байв. Тэрбээр нүүр хийх газаргүй болжээ. Тиймээс охиндоо ч бас үүнийг мэдрүүлэхээр шийдсэн байв. Гэхдээ түүний төлөвлөсөн шийтгэл нь охиныг нь засч залруулахын төлөө бус. Охиноосоо өшөө авахын төлөө гэдгийг Жери ухаарсангүй. Энэ нь түүний охиныг улмал хатуу хүзүүтэй болгоногүйхээс өөрчилж чадахгүй. Би Жерид үйлчлэл хийх ёстойгоо ойлгосон юм. Яг одоо түүнд л үйлчлэл хамгийн их хэрэгтэй байлаа. Тиймээс би түүнийг аяг кофенд өрөв. Зөвхөн ирчүүдийн нүүр тулсан халз ярианд. Кофе уун аахар шахар юмсхийн талаар жаал ярилцсан хойно би түүнээс чамтай юу болоод байгааг чи мэдхүү гэж асуулаа. Нийгэм дэх нэр сүрийг чинь булааж, чуулган дэх байр суурийг чинь нурааж, эр хүн болоод эцгийн нэр төрийг чинь уландаа гიშгэллээ хэмээн охиноо буруутгаж байгаа учраас чи хэлгэнж байна. Чи охиноосоо болж статусаа алдлаа гэж бодож байна. Жери намайг цоо ширтэж байсан боловч түүний сайн сайхны төлөө би үүнийг хийх л ёстой байлаа. Тэр миний найз шүү дээ. Нэгдүгээрт бараг бүхэл хүмүүс хүүхдүүдээсээ болж яг ийм байдалд ордог. Чинийхтэй яг адилхан биш байж болох ч олон талаараа адилхан байдаг. Тиймээс чиний шүүмжилж байна гэж бодож байгаа хүмүүс чинь үнэндээ бол шүүмжлээгүй л байгаа. Чи зөвхөн өөрийнхөө сэтгэгдлийг л хараад байна. Харин хүмүүс чамайг энэ бүхнийг яаж шийдвэрлэх чинь л харж байгаа. Чиний энэ үйлдэлээс болоод Черил өөрийнхөө үйлдэлд гимшгэн бүхэл харин ч бусдын талархал дэмжлэгийг олж байна. Жери нэг ч үг хэлсэнгүй. Зүгээр л над руу хараад л суугаад байлаа. Би цааш нь чийл бие зовоож байна. Тэгэд үүнийгээ охиндоо гаргаж байна. Чи одоо түүнийг уучлах хэрэгтэй. Хайрлах хэрэгтэй. Түүнтэй харилцахыг оролдох хэрэгтэй. Юу хийх ёстойгоо бурхнаас асуу. Яллаад байгаа юм чинь яаж чи охинтойгоо харилцах юм? Христ яллахын тулд бас аврахын тулд ирсэн. Бурханаас шийдэл хэрэгтэй хүн нь чийл болоод байна. Тэгээд ч өрхийн тэргүүнийхээ хувьд чийл энэ бүхэнд шийдэл олох хариуцлагатай. Чи өөрчлөгдвөл охин чинь өөрчлөгдөж эхэлнэ. Энэ мэтчлэн олон зүйлийг ярьсан боловч ярианы маань гол санаа ийм л байлаа. Би түүнтэй хэдэн өдөр уулзалтсангүй. Харин дахиад уулзах үед кофе уухаар явцгаав. Жери аягтай кофегаа барин хэсэг суусан бөгөөд харин би дуугүй л хүлээж байлаа. Тэгтэл тэрбээр яриагаа эхлэв. Чиний хэлсэн зүйлийн дараа би энэ талаар их бодлоо. Тэгэд чамайг буруу ярьж байна гэж шийдсэн юм. Гэвч өөрийнхөө санаа сэтэл, үйлдэл, үг бүхнээ нягтлах тусам чамайг магадгүй зарим талаараа зөв байжээ гэж бодох боллоо.
Би түүнийг сонсоод л сууж байлаа. Бидний ярилцсан тэр орой би байшингийнхаа ард байдаг хувьчлан залбирдаг газар очсон юм. Намайг тэнд байх үеэр чирээлийн тэрслүү зангийн шалтгаан нь юу байхаасаа үл хамааран хамгийн гол нь энэ бүхэнд шийдэл олох ёстой. Эсвэл ядаж олохын төлөө чармаах ёстой хүн нь яахын аргагүй бий гэдэг бодол харин орж ирлээ. Тэр бээр байшингийнхаа арын талбайд нааш цааш холихон бурхантай хамт байхдаа бурхнаас өршөөлгүй зүрх оюунаа шинчилж тодорхой шийдэл олохын төлөө залбирчээ. Тэр шөнө бурхан түүний зүрхийг өөрчилсөн юм. Жеригийн гаргасан тэрхүү хувийн үнэт цагаас л тэр гэр бүлийн өөрчлөлт эхэлсэн байна. Хүн ба түүний эзний хооронд болсон нууцгай зүйлсийг айсгүй цагийн сэргэлд ил гаргах болно. Аав охин хоёрын хоорондох ан цавууд битүүрчээ. Шарх эдгэрчээ. Уур хилэн арилж, хайр инэрл болон зөөлрчээ. Шийдэл иржээ. Аав нь эцэстэй ухаалд хүрчээ. Эрчүүд гэр бүлээ харахаас өмнө эхлээд өөрийгөө бурхны нүдээр харж сурах хэрэгтэй. Гэхдээ хинч гэрлээ унтраачхад юм харна гэж байхгүй. Харанхуй өрөөнд нааш цааш холихвол та юмтай мөргөлдөж бүдчих бөгөөд юу мөргөхөө мэдэхгүй. Харин гэрлээ асаавал бүх зүйл тодорхой үзэгдэх хагаад та ямар ч аюулгүй явж болно. Сүнсээр харанхуй эр хүн сүнснийхээ хамрыг ч олж чадахгүй. Есүс бол гэрэл. Түүний үгийн гэрэлд бид өөрсдийгөө хардаг. Ариун сүнс үннийг гэрэлтүүлдэг бөгөөд үнэн биднийг эрх чөлөөтэй болгодог. Бурхны үг бол үнэн. Бурхны сүнс бол үнний сүнс. Бурхан бидний хэрэгцээг ялгуурлагдаггүй. Есүс өөрийгөө энэ зорилгын улмаас л дэлхий дээр ирсэн гэдгээ хэлсэн. Хэрэгцээ байхгүй гэж хэлдэг эрчүүдийн төлөө Бурхан юу ч хийж чадахгүй. Бурхан танд хайртай. Бурхан танд сайн сайхныг л хүснэ. Бурхан таныг бүрэн дүүрэн амьдралаар амьдраасай гэж хүсдэг. Есүс Христ чуулганы тэргүүн бөгөөд тэрбэр чуулганда аврал шийдэл авчирдаг шиг танаар дамжуулан танаа гэр бүлдэж бас шийдэл авчирч чадна. Та бол сувг. Гэр бүл чинь хамгийн түрүүнд таныг л харна. Хариуцлагаасаа мултрахыг оролдох нь Бурханаас нуугдахтай адил. Хэрэгцээгээ хүлээн зөвшөөрөхөөс татгалзах нь бодит байдлаас зугтахтай адил. Бурхан таныг эр хүнийхээ удирдлагын үүргийг биелүүлээсэй гэж хүсдэг. Бурхан үгээ өгсөн. Бурхан өөрийнхөө сүнсээр дамжуулан бидэнд төгс багаж өгчээ. Тэнгэрлэг цэц ухааныг. Үг хийгээд цэц ухааныг ашиглан шийдэлт хүрэхийг Бурхан танаас хүсдэг. Бурханыг мэдэх. Өөрийгөө мэдэх. Гэр бүлээ мэдэх. Хариуцлага дамжуулахгүй өөр дээрээ авах. Эдгээр нь эр хүний амьдралын урайлаг болоо. Та доктор Эдвин Луис Коллин төгөлдөрсөн эр хүн номын 10 дугаар бүлгийг сонслоо.